Монгол улс 1990 онд төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмээр шилжих хүнд хэцүү үеийг туулсан түүхтэй. За яг тэр үед манай урш Хятад улсыг хөршин эдийн засгаас зах зээлийн нийгэмд амжилттай шилжүүлж өнөөдрийн дэлхийн 2 дахь том эдийн засаг болох суурийг тавилдсан ерөнхийдөө таасан Жүүр Үнжи саяхан 97 наснда таалал төгссөн. За өчигдөр Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин тэргүүдэд коммунист намын өндөртэй албан тушаалтнууд Жүүр Үнжинтэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо. За өнгөрсөн 7 хоногт Бээжин хотод таалал төгссөн Жүүр Үнжинд зориулж орон даяар төрийн талбайг хагас бүхийлгэж эмгэнэл илэрхийлжээ. Бээжин дэх Бабаошин хувьсгалчдын оршуулгын газарт болсон ёслолд Ши Жинпинээс гадна ерөнхий сайд Ли Чан, улс төрийн товчооны байнгын хорооны бусад гишүүд, дэд дарга Ханжон нар биечлэн очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Гашуудлын ёслолд оролцогчид цэцэгсээр хүрээлүүлж коммунист намын тугаар хучсан шарлийн өмнө 3 та бүхийж ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн ерөнхийлөгч асан Хүү Жинтао хүндэтгэл үзүүлж цэцэг илгээсэн байна. Гашуудлын өдрийг тохиолдуулан Бээжингийн Тяньян миний талбай, Хятадын удирдагчдын байлгадаг Жуннан Хан төв хаалга, ардын хурал болон гадаад хэргийн яамны гаднах төрийн далбайг хагас бүхийлгсэн байна. Түүнчлэн Хонконг, Макаогийн тусгай захиргааны бүсүүд, хилийн бомтууд болон хилийн чандад дах дипломат төлөөлөгчийн газруудад ч мөн төрийн далбайг буулгаж хүндэтгэл үзүүлжээ. Жүүр Үнжин 1998-аас 2003 онд Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тус улсын эдийн засгийн шинжилгээний ерөнхий инженер хэмээн алтаршсан түүхэн хүн юм а. Тэрээр Хятад улсыг зах зээлийн эдийн засагт шилжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгсэн. Тухайлбал 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад Хятадыг элсүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж өнөөгийн дэлхийн 2 дахь том эдийн засгийн суурийг тавьсан юм. Тэрээр үр ашиггүй төрийн өмчт компаниудыг хааж сая ажилчдыг цомготхон хатуу шинжилэл хийснээрээ хувийн хөвшил болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж байжээ. Түүнчлэн Азийн санхүүгийн хямралын үед Хонконгийн мөнгөн тэмдэгтийн Америк доллартай уйссан ханшийг хамгаалахад дэмжлэг үзүүлж олон улсын санхүүгийн төв байх суурийг нь баттгсан хэмээн албан ёсны намтарт нь онцлон тэмдэглэжээ.